За тэгэхээр эрхэм үзэгчдээ өнөөдөр манай хийн үйлэн нэвтрүүлэгт үндэсний шинэ намын ерөнхий нэрийн бичгийн дарга цогтгэрэл хүрэлцээрж оролцож байна. Урилгыг хүлээж авч хүрэлцээрсэн баярлалаа. Баярлалаа. Баасан гарагт 3 дахь хүчний намууд уулзч ярилцлаа гэсэн мэдээллүүд. За баг өнөөдрийн сонин гутал тавигдчих эхэлж байгаа шиг байна да тий. Асуудал ярьж байна. Гол асуудал нь юу ийсэн юм бэ? Нэлээд олон намууд оролцсон сураг байна. Тэгээ 3 дахь хүчний намууд юу хийгээд байна гэсэн нэг тийм асуудал, нэг тийм таамаг иргэдийн дунд байгаа юм л та. Яг нь парламент судалгүй намууд гэж яригадаад байгаа боловч үндсэндээ зүгээр бүх намуудыг Монгол Ардын хувьсгалтаа марчсан нам ч гэсэн одоо бас урилга авсан, хөргүүлсэн. Тэгээ бид яасан гэхээр улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, дээрээс нь хуульчид, улс төрчид орсон тийм өргөн хүрээний хэлэлцүүлэг хийгсэн. Төрийн тогтолцоо үндсэн хуулийн асуудлаар. Тэгээд энэ хүрээнд хийсэн харамсалтай Монгол Ардын хувьсгалт нам марчсан нам хоёр ирээгүй. Ер нь бусад бол баг бүх төлөөлөгчд ирсэн нэлээ одоо тал талаас нь ярилцсан да. Янз бүрийн л хандлагаар бичиж байгаа шүү. Зарим нь бүтлгүй боллоо л гэн, зарим нь их сайхан боллоо л гэсэн байдлаар бичээд байна л да. Төрийн тогтолцоо үндсэн хуулийн асуудал гэж яг ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байдаг. Эдийн засгийн хямрал нэрвцсэн. Ийм бужигнаантай үед ийм асуудлыг хөндөж тавих нь хэр зохимжтой юм болоо гэсэн асуудал ч зарим талаараа яригдаад байгаа шиг байна л да. Тэгэхээр энэ яг ямар асуудал яригдчих вэ? Төрийн тогтолцоо үндсэн хуулийн асуудал гэхээр. Яг хөө зүгээр ерөнхийлөгчийн сонгуультай давхцуулаад бас олон түмэнд энэ хөргөх нь өөрөө цаг хугацааны хувьд нэгдүгээр дач холбогдолтой. Хоёрдугаарт ер нь миний хувьд гэхэд бол энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиас нэг их юм үр дүн хүлээхгүй байгаа байхгүй. Нэг нь нэгээр солигдно. Бид нар өчнөл олон ерөнхийлөгчтэй байсан. Тэгээ ерөнхийлөгч байгаад яадаг нэг л баахан соллуулна үст тийм ээ. Эдээ одоо медаль өгнө, бондлол гин, гадагш татгшаа явна, шүүжлэлаа гин тийм ээ. Тэгээд хийдэг шийдэг ажил байхгүй. Тийм л ялгаагүй л байхгүй. Тийм учраас бид юу яриад байна гэхээр сонгуул яг уу сонгуулаараа болоод өнгөрөн эцсийн бүлэгтээ монголчууд юу хийж байгаа юм. Тэгвэл ерөөсөө нийгмийн цаг хугацаа бүх юм чинь шахаад өнөөдөр үндсэн хууль өөрөө ерөөсөө Монголын нийгэм улс төрийг зохицуулж чадахгүй байна гэдэг нь бол олон талаараа батлагдаад байна. Тэгээд тэр нь ч бас зүгээр онлын хувьд ч тэр практик талаас нь харсан бол маш олон дүгнэлтүүдээр нотлогдож байгаа юм л да. Бид ер нь 1992 оны шинэ үндсэн хуулийг батлах үед ер нь бид нар ямархуу мэдээлэлтэй, ямар мэдлэгтэйгээр энийг баталсан юм бэ гэж зүгээр энгийнээр бодъё л тийм ээ. Тэр орох гэж байгаа нийгмээ мэддэг хүн байсангүй. Магадгүй хэдэн сая дарга нар гадаад яамных нэг явдаг, очдог, хардаг байсан. Хэдэн судлаач байсан ба. Гэхдээ бол ерөнхийдөө тэр талын талаар ялангуяа эрх зүйн талынх нь ойлголт ерөөсөө байхгүй шүү дээ. Тэгээд талаас нэг зөвлөдөг айж бэргээд л ингээд байж байгаа л нэг юм баталчихсан. Тэр нь өөрөө ингээд болохгүй юмнуудыг хойлоод нийлүүлчихсэн тийм л одоо цоохрол хууль болж өрч байгаа юм л да. Өнөөдрийн өндөрлөгөөс тийм олон харахад. Тийм харин ч одоо бас одоо манай чимэд өгшөөс эхлээд тэгээ нэр хүндтэй хөвлж нуруутай ноён нуруутай сайхан хүмүүс байсан да бас нэлээд голтой хийцэн байна. Харамсалтай нь тэрийн нөгөө явцын дунд өөрчлөлт оруулаад нуруу хөлийг аваа ичихсэн байхгүй. Тэгээ одоо үнэндээ ажиллах одоо ямар ч одоо юм чадваргүй юм бол үндсэн хуулийн асуудал гэхээр л маргаан гардаг л та. Нэг хэсэг нь болохоор нэмэлтээр одоо энэ төрийн систем сүйтгэж хайсан дээрс. Ерөөсөө гар хүрж болохгүй. Нөгөө хэсэг нь болохооргүй одоо ерөөсөө яг таны хэлдгээр энэ хууль болохоо байцаа одоо өөрчлөлөө гэж. Үндсэн хууль өөрчлөх, засаглал өөрчлөх, төрийн тогтолцоо өөрчлөх гэдэг асуудал бол бараг л хувьсгалаар хийдэг л асуудал шүү дээ. Ер нь бол үгүй юу? Одоо чинь Украин бол ерөнхийлөгчийн засаглалаас парламентын засаглалд орох дөнгөж хувьсгал хийж гэх юм тийм тий. Ер нь ийм л дээ. Хувьсгал гэдэг чинь за хувьсгал боллоо. Тэгээд яах юм? Тэгэхээр тэр улс орон нэг юм бүрлдэнэ дээ. Үр дүнд нь. Тэгээд бид нар юу хийх вэ гэхээр үндсэн хууль хэлцдэг байхгүй. Ямар хуулиар ямар тоглоомын дүрмээр энэ улс орон явах юм бэ тий. Тийм баа. Тэгээд тэр чинь ерөөсө хувьсгалч чи өөрөө үндсэн хууль өөрчлөх энэ л асуудал. Тэгээд тэрийг яаж хийх вэ гэхээр зөөлөн замаар хийж болно. Нилээ удирдлагатайгаар ухамсартайгаар хийж болно. Нөгөөх нь бол асуухгүй ш.
шууд буу шийдвэрээр хаалгаж өшөглөд ороод ирэх юм чинь. Тийм болохоор байгаа бүх боломж төвлөр нь ерөөсөө нийгмийн зөвшөөрлөлийн аргаар энэ болохгүй юм аа шийдэх л энэ л тухайн асуудал байхгүй. Зөвшөөрлөлийн тусалж авах гэж байгаа юм тий. Эцсийн үзэх ёстой. Тэгэхгүй бол өнөөдрийн үндсэн хууль бол ерөөсөө ягаад ч өнөөгийн энэ нийгмийн одоо суур харилцаануудыг зохицуулах чадамжгүй байна гэдэг бол маш олон зүйлээр эдийн засгийн зохицуулт бол бүр алга. Одоо өөрөө мэдж байгаа шүү дээ. Бид өнөөдөр хүртэл ингээл эдийн засгийн хямрал гэж ярихад ганцхан Эрдэнэтээс хамааралтай байхгүй. Эрдэнэт чи хэдэн онд барьлаа? Аль 80 хэдэн онд шүү дээ. Тий 70 оны сүүлчээ тий. Гэтэл тэрнээс хойш одоо тэр социализм гэж бид нар муу мухагаар нь дууддаг мөртлөө тэр үеийн нэг хэдэн үйлдвэрлэл байгаа болохоос тэрнээс хойш төрийн хөрөнгө оруулалтаа одоо босчихсон ямар үйлдвэр вэ? Нэгээх нь ч байхгүй. Тийм байгаа. Тэгэхээр эн чинь ерөөсөө тэр одоо хүн амын амжиргаа, нийгмийн одоо хөгжил бүх юмыг зохицуулдаг эдийн засгийн бодлого нь явахгүй байна л гэж. Тэгэхээр тэрний үндэс нь хаавна гэдэгтлээ үндэс ууландаа л ба. Хардаад байна л да. Үндэсний шинэ нам гэхээр хоёр зүйл нийтэд нэлээд саврсан байна. Нэгдүгээр үндэсний үзэл. За. Хоёрдугаар ерөнхийлөгчийн засаглал. Тэгэхээр төрийн тогтолцоо өөрчлөлт гэдэг нь ерөнхийлөгчийн засаглал руу орно гэсэн үг. Шууд утгаараа. Яг нэг хадны мангай шиг ерөнхийлөгчийн засаглалаар хүмүүсийг айлгаад байгаа. Ерөнхийдөө ерөнхийлөгчийн засаглал гэж энэ бүгд найрамдах улсын чинь ерөнхийлөгчтэй парламентын улс л багхгүй юу? Гэсэн л үг шүү дээ. Өөрөөр хэлбэл засаглал хуваах тэр одоо сонгодог зарчим тэр одоо манайхны иш татаал тэр аль 17 дугаар зууны ч юм уу 18 дугаар зууны баруун Европын тэр иш татаад тэр томчуудыг чинь гаргасан зарчим нь өнөө хүртэл үйлчлээд байгаа юм л да. Өөрөө ирэхгүй хүнд итгэхээс өөр арга байхгүй. Тэр зарчмаараа яадаг вэхээр тэрийг ерөөсөө л 3хан эрх мэдлийн салаа мөчр туваадаг. Тэр эрх мэдлэр бол одоо нөгөө хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх мэдлгээд тийм ээ. Гэтэл ерөнхийлөгч нь онлоор хаана хамаардаг юм хэр гүйцэтгэх засаглалтаа хамаардаг байхгүй юу? Одоо тэр энэ барууныхаа онлоор ерөөсөө одоо эрх мэдэл хуваарлах зарчмаар тэгэл манай хаана явж ийн гэхээр байхгүй болох. Ойлгох зүйлсийг ондоод төрийн 3 өндөрлөг гэхээр ерөнхийлөгч улсын их хурл засгийн газраар болчиход байдаг. Шүүх нь юу вэ гэдэг инхээр бие даасан хараад туссан ойлголт байдаг. Уг нь бол ерөнхийлөгч бол хаана хамаарах энэ гурвынхаа айланд хамаарах гэдэг асуудал тусдаа субъект биш. Үгүй ерөөсөө хамаарах гэдэг биш. Ерөөсөө гүйцэтгэх засаглалтаа хамаардаг байхгүй юу? Бусад оронд. Гэтэл манайх одоо ингээд гүйцэтгэх засаглал үгээд тэгэхээр мань хүн одоо гадагш татгч явахаар доншуулчихсан болж хувирна шүү дээ ерөнхийлөгч тийм ээ. Тэгээ хаана байна гэхээр ерөөсөө өнөөдрийн одоо энэ үндсэн хуулийн үйлчлэлийн 10 хэдэн жилийг харахад бол ерөнхийлөгч гэдэг нэг тийм хэрүүлийн одоо илүүл субъект юм шиг болж хөрч байгаа байхгүй юу? Эцсийн бүлэг таарахаар эцсийн бүлэгтээ яадаг вэхээр ерөнхий сайдтайгаа зөрчилдөөл дээлтэй дээлгүйгээ дуудаад үлддэг нэг тийм юм байгаа шүү дээ. Одоо харин учир утгаа үед яалаа, багуунгийн үед их хоёртойгоо муудалсан. Одоо магадгүй энэ их хоёр ерөнхийлөгч үед одоо баяртайгаа бай зөрчилд юм. Ингээд нөгөө төрийн салаа мөчрөч хоорондоо зөрчилдөг ийм юмыг энэ үндсэн хуулийн суурь зохицуулалтаар л буруу хийцэн байгаа юм л. Танай зарчим бол гүйцэтгэх засаглалаа ерөнхийлөгч толгойд ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалаа тодорхойл. Ер нь бол бидний барьж байгаа асуудал бол ингэж тавьж ээж олон нийтэд ойлгуулж байгаа болохоос хамаа алга тэр сонгодог парламентын засаглалыг сонго. Тэр болохгүй юм ерөөсөө байхгүй. Ягцгүй тов тодорхой байх хэрэгтэй байхгүй. Сонгодог парламентын засаглалыг бол хамаа алга парламент нь бүх юма хийгээ явдаг. Парламентаас тэр шийдвэр байгуулаа явцдаг. Гэхдээ бас ингэ нөгөө парламент нь засгийн газар хоёр нь хооронд товтголдоо явцдаг биш. Өнөөдөр бид нар парламентын сонгуул гэж байгаа боловч үндсэндээ бол засгийн газрын сонгуул хийж байгаа шүү. Тийм байгаа шүү дээ. 76 тойрог дээр энэ хэдэн 10 хэдэн сайдыг сонгохын тулд марафонч ч байгаа хоорондоо юуны төлөө тэр хамаг хөрөнгө мөнгө цацаад үзээд байна гэдгээр эцсийн бүлэгтээ сайд болох л сонирхол байхгүй. Тэгээд засгийн газраас сайд нар байгаа тохиолдолд яаж ийм хэрэг цэвэр нөгөө ямар сонголтгүй тэр дотор орчихсон хүмүүсээ сонгох учраас өнөөдөр нөгөө боловсон хүчний бодлого гэж байхгүй. Хэд давуу бол ерөнхий сайд хаан болдог. Хэрвээ хүч тэнцвүүдөө бол ерөнхий сайд хийж иш болдог. Тэгэхээр тэрнийхээ үйлчлэлээр ерөнхийлөгч нэг бол бас мундаг болдог, эсвэл бол байхгүй болдог. Нэг ийм л байдал парламентын хоёр тал дээр л юм харагдаад байгаа шин.